За өнөөдөр бид нэр байшин тоогийн хэсэг малчтын төлөөлөл ахмадын төлөөлөлтөд очиж уулзнаа. Ахмад малчид одоо энэ хүмүүс бол нэгдэл нийгмийн үеэс одоо сум орон нутагта ажил хөдөлмөр хийгээд одоо гавьяаны амралтанд гарч ирсэн юм хүмүүс. Гэхдээ зүгээр байхгүй бас залуу үед бол сургамж угаа харлаад маллах арга ухаанд бас нэг бас өрхөختүүдэд энэ тусуулаад ингээд явж байгаа юм ахмадууд бас Монгол морой идлээд Монгол ахуй соёлыг бас өөрөөсөө судлаад танилцуулаад ингээд амьдарч байгаа энэ сайхан ахмадууд байгаа. Энэ ахмадын бас нэг төлөөлөлтөө одоо бас хэдүүлээ очиж болцоцгоё тээж явж байгаа. Малыг яаж ухаан. Тий. За залуучуудад цааш сургаж байгаа ийм ахмадуудтай бас ингэж уулзах хар хэдүүлээ цаая. Яа энд мортой гэж хэр байгаа юм шүү тий. Сайхан морионоо. Самын төвийн ойролцоо бэлчээр дээр байгаа юм байна. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж гин үү? Сайхан урдж гин. Тавлаг сайн явж ирлээ. Эсгээд урагтан нэвтрүүлгээрээ Монголоо тойрол танаа суманд орж ирэл. Ахмад малчтайгаа сайхан уулзаж энэ сайхан өдлийн соёлыг одоо тээж явж байгаа хүмүүс шүү дээ сайхан. Маллах ухаанаа сайхан сурлах гэж бас явж зорж ирлээ бид. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж гин. Жидэг сайхан хавруулж байна. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж гин. Ажил албан өндөр сайн явж ирлээ. Монголоор 3 жил болж. Эсгээд урагт нэвтрүүлгээр явж байна. Үздэг үү та? Малгайгаар танд юм даа тэгээд. Нэг нь бодлоо. Юу хий явж яана гэж хэллээ. Малгайгаар тайлцаар хүн танихгүй. тэгнэ. Одоо энэ чинь өвсөхгүй дээрээс болохгүй байгаа. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж гин. Тавлаг сайн явж ирлээ. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан явж ирж байна. Хөдөө ингэ суугаагүй удсан байдаг. Дээр үний кино шиг санагдаад байх юм. Морой унаад ингэ сайхан байна. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж байна. Тавлаг сайн явж ирж байна. Хаваржаа сайхан. За сүрэг тарган сайхан урдж гин үү та? Сайхан урдж байна. Тавлаг сайн явж байна. Тавлаг түүхээр ариун. Их л лимиг бас сурж явна да тэгээд. Танаа нутгийн түүхтэй одоо дөнгөж эхэлж байна. 100 жилийн түүхтэй тэгээд нэг жил яваач одоо барахгүй байлгүй тэгээд. Хаврын цаг үед л одоо ирж байна тэгээд. Энэ малгайгаар л одоо хүмүүс таньд одоо. Тэ одоо малгайг авч хүн танихгүй болчихгоо. Ард түмний сайхан буян ардынхаа сайхан тэр сайхан үг түүхэнд нь суралцж настай буурлуудаас сайхан үгийг залуу үедээ хойч үедээ төмдөө түгээх гэж одоо ингээл нэвтрүүлэг хийгээд 3 жил болж болчтой. Ховд аймгийн 4 сумаар бид нар ороод Баян-Улгийн аймгийн Ногоонор сумаар дайрал тэгэл танаа суман дээр одоо нэг хонж байна. Малчтынхаа амьдралтай танилцахаар яг хотонд нь багт нь бэлчээрд нь ер нь маллах ухаан гэдэг нарийн одоо ухаан шүү дээ. Бараг шинжлэх ухаан. Малчин хүн мянган мэргэжлийн эзэл гэж одоо ярьдаг. 4 удирдалтаа одоо тэгээд маллахад 4 өөр арчилгаа ухаан л орох бах. За тэрэндээ 5 хушуу мал чинь одоо маллаа 5 хушуу малыг чинь 5 өөр арчилгаа орох гэдэг одоо их л одоо хөлмөр зүтгэл байгалийн одоо энэ ширүүн уур амьсгалтай юмд яаж одоо дасан зогсож малдгийг энийг л одоо бас нэг залуу үедээ таниулах яавал одоо чанартай маллыг малж байсан энийг л одоо яаж зөв маллах талаас нь одоо ингээд ах буурлуудтайгаа бас нэг энэ сайхан нутгийнхаа энэ хөрсөнд Монгол ясаар морой унаад ингээд цуглараа та бүгдийнхээ дунд сууж байгаад нас их дүүнүүд бас их талархч байна. Энэ маллах ухаан талаасаа сайхан ард түмэндээ залуу үедээ сайхан ариун сайхан сэтгэлийнхаа өвийн сайхан авдрыг бас нэг нэнүү хэмээн гэж бас зорж ирлээ. Тэгээ олсоос
За энд манай байшинтоогийн Ахмад буурлуудаас сугалсан байна. За залуу занднасаа бас сумар нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд одоо гар бие оролцож салбарт одоо манлайлж явсан. За одоо цаашдаж манлайлсаар байх залуу хойч үедээ одоо малч ухаан Монгол өв соёлыг өвлүүлэн залгамжлж яваа юм сайхан хүмүүс энд ирсэн байна. За эхнээс нь танилцуулчихъя. Засаг даргын зүүн гартал сууж байгаа хүн бол манай багийн өндөр наснд Жамбулд орж гэж хүн байна. За бүгдээр бас өөрсдөө хийж бүтээсэн ажил төрлөө танилцуулчих учраас би нэрийг нь хэлээ явчаа. За түүний дараагийн сууж байгаа хүн бол Нэм Очор гэж өндөр настан байна. За дараа нь Сүхбаатар байна. За энэ гарталаас болохоор Отхон ах байна. За түүний наатал сууж байгаа нь Самбуу ах аймгийн алдарт уяач юм хүн байгаа. За энэ инх тайван ах маань байна. За энд болохоор залуу үеийн төлөөлөл бас энүүгээр шогшиж яваад бас энэ нэвтрүүлэгт оролцохоор бас хүрээд ирсэн байна. Сумын алдарт уяач бас сүүлийн үед мөрөнд одоо шимтэн орж сонирхож байгаа тийм залуучуудын төлөөлөл одоо төм насны тулгаа гэж залуу бас хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа тэгээ буурлуудаа. За тэгээд ер нь мал маллах ухаан талаасаа өөр өөрсдийн ариун сайхан одоо хөдөлмөр зүтгэл туршлага бас байгаа. Ер нь бол одоо мал маллахад одоо энэ бэлчээрийн асуудал бас нэлээ яригдаад байна. За бэлчээрийн даад сэтэрлээ гэж бас ярьж байна. Үүндээ бол би бол энэ одоо малын тоо ихснээсээ болоод байгаа юм уу? Одоо байгаль цаг үеичээр дэлхийн нийтээрээ ер нь болоод байна шүү дээ. Тэгээ би бол зөвхөн энэ бэлчээрийн асуудлыг малчт руу бас би нэг бүгдийн 100% бас ярих бас биш юм шиг санагдаад байгаа явж байхад. Байгальд энэ цаг үеийн өөрчлөлт өөрөө бас цаанаасаа байгаад байна. Ер нь бол одоо нэгдлийн үед одоо та хэд маань ер нь ажиллаж хөдөлмөрлөж бас явж исэн байх. Тэр үеийн малын тоо, тэр үеийн өвсний гарц одоогийнхтой бол өөр л болсон байх. Энэ дээр одоо яг энэ хөрсөн дээр насаараа л одоо маллаж явсан хүмүүс энэ бэлчээрийн асуудлууд бас яг юунаас бас ингэ болоод байна. Ер нь яавал одоо энэ мал аж ахуйг тэр уламжлалаар юм чанартай мал аж ахуй малыг одоо өсгөх юм. Тэр тоон дээр явах юм уу? Одоо юун дээрээ бол бас болох юм бол доо. За энэ байшинтоогийн нэрг нь өндөр насны Жамбулдорж идэхгүй юм байна. Би ч одоо нас 68 хүрч байна. Одоо нэгдэл нийгэмд нэлээд ажилласан. 80 оноос зэрэгээс 79 он зэрэгээс ирээд 80 оноос ажиллаж эхлээд трактор хамба 10 хэдэн жил 20 жил байрлаа. За тэгээд аймгийн авраг сумын 10 удаагийн аврах гэж байлаа хадлагын салаад. Энд чи манай хадлагын 3 салаа байсан. Манай Нүцгэн гол гэж хэлдэг манай энэ газрыг. Нүцгэн гол. Нүцгэн гол. Нүцгэн гол. Тий. Ачт нөрөө айсаа газар. За. Тий, Нүцгэн гол гэдэг газар. Хадлагын талбай ихтэй энэ 2000 гаруй газар хадлагын талбайтай манай. Тэгээд нэгдэл гэж байх ч одоо хадлагын 3 салаа байсан. Механикчсан салаа. Зүг. Тий. Тэгээд нэг салаанаа нэгдүгээр салаанд нь ахлагч байлаа би. Тэгээд нэг салаа гэхтэл одоо 35 мянга гэж яаж одоо болцол хангадаг. Тэгээд шагнал ууршилд ордог. Тийм байсан. Тэгээд ерөнхийдөө 3 салааны жилд 100 мянга гаруй хэрэгс хийдэг байсан. Брэсийн ширхгийн тоогоор бол тэгээд тоон ч одоо хэд байдаг байсан юм. Тэгж хийж ажилладаг байсан. Тэгээд нэгдэл чинь гэдэг их айлч одоо манай нэгдэл чинь их баян нэгдэл байсан. Хоошоо хийзээлийн туаагөр худалддаг. Одоо хэвдээ биш энэ кил гайл бас арай гайгүй байсан. Манайхаа дарга нарын килчээр хийгээл туаачууд их авсаадаг байсан. Ирж ачаавдаг. Манайхаас хол нэгдлээс судалж авдаг. Цагаан нурын намлуугаас гэж байсан. Цагаан нурын намлуугаасынхан ирж хадлан авдаг, бэлдэж авдаг. Баялгаан цэргэн гэрж хадлан авдаг. Тим эргэн хадлантай газар. Ер нь баруун тав ер нь Хичнээн аймгийг ер нь хангадаг байсан. Би одоо сошо 5 баруун тав аймгийн ер нь бол хангадаг бас тийм их нөөцтэй байсан юм шиг. Хангах шахуу. Яг баталгаатай гэж бас би хэлж чадахгүй зүгээр дэлгөө мэдэхгүй. Бараг баруун тав аймгийг хангах шахуу тийм хадлагын талбайт жил болгоно аддаг дээр.
Тийм. Одоо бол тэр өвсний гарцсан таны үед тэр нэгдлийн үдээс одоо бол Одоо бас тэр үеийн өвснийг одоо бол тэрнээс харьцангуйгаар бодоход арай жахан баг. Ааха. Яагаад ч юм уу. Бас нэг байгалийн цаг. Тий тэр байгалийн одоо эн чинь бас нэг цаг үр өөрчлөгдөд байна шүү дээ. Дэлхийд аяа. Дэлхийд даяар ч юм одоо өөрчлөлт байна. Тэрнээс болоод тэгдэм ямар юм одоо бид ч одоо шинжлэх ухааны хүн биш учраас ерөнхийдөө ажил амьдрал дээр л харагдаж байгаа тийм. Тэгж чадлан авчаасан газар бид нэр энд. тэр үед чи одоо би бас ингэ сонсох нэ. Оросын улбооноос нэг бордоо авчаад борддог. Тэгэхээр нэг өвснөх өндөр ургадаг гэдэг чинь. Тэр үнэн үү? Тэр бордоо гэдэг юм чинь энэ цагаануур дамжлагаа дээр ирж ирсэн. Ааха. Энийгээр ирдэг. Манай чинь энд өөрхөн учраас одоо энэ чинь 50 км яваад авдаг. Тэр бордоо гэдэг чинь энд цацдаг. Хадлын талбайд. Одоо би тарагттай байсан. Тэр бордоо цацгчийг би хийдэг байсан. Цацдаг тусгай тийм төгөөрөмж. Ааха. Тэгээд энэ дугаар одоо Одоо ямар хүн юм байдаг вэ? нэвцхэн гол гэдэг газар аачаал том машин болгочдөг. Одоо энэ шар удаа биш үү? За тий. Шар удаа яг тийм бэрэнг цав цагаан тийм би. Цагаан. Яг шар удаа шиг тийм бэрэнг тийм цагаан. Тэгээд тэр чинь нэг чирээ явах чинь 4 тонны тийм чиргүүл шиг юм 4 тонныг хин тэгээд явчихсан зүгээр одоо нэг газар малзар услах чинь нэг усаасаа дингт шүү дээ. Тий. Яг тэр шиг засдаг. Аа. Тэр цацуулж ястаг янзын нуруу. Одоо тэгж бордож байна уу? Тэрийг одоо яг өөр одоо ийм хөрсөн дээр ингээд юм уу одоо нэг би яг одоо нэг өвс урахгүй газар уулаа штэ тий. Ер нь тэгвэл ер нь урах болов. Ургана. Тэгэл дарууданд орно бороо норчих юм бол яг мэдцгээр урж байгаа. Аа бас. Ерөөсөө энэ одоо энэ дэр чинь жил болгоно өвс гардгүй нэг халтцсан газар биш үү? Тэр нь чинь ингээд яах нүг гээд нэг хоттой чигтэй газар ингээд одоо чинь цаасаа энийг яах нүг үзийг чинь яг орж байгаа. Тэр ёстой голч Бордсон бордоход одоо яг улирал нь байна уу бас? Хавар. Ерөөсөө. тий хавар Жил нэг удаа. тий бид нар ч одоо 5 сард цацдаг гэсэн. Хавар цацчаал те дахиж одоо 6 7 Цоцохгүй. Нэг л удаа. Нэг л удаа цасан. Тэгээд манай чинь одоо газар нь өрөө чиглэхтэй. Аа. Нэг дураас нь чиглэх дээрээс нэг борооноор нь. Тэгэхээр тэр чин ингээд хайлаад усанда хайлаад ингээд усуулаад шигжиж байгаа. Тэр одоо яг Оросын юмд зарагдсан болов. Одоо тэр мэдхгүй. Тэрэ тэгдэг бол одоо энэ тэр бордоог нь аваачаа те. Дахиж одоо ер нь бол таасаа ялж тэр үед өдөг өвсний гарц сайн бас одоо бол баг байна гэхээр нөгөө бордохгүй болоод ирэхээр нөгөө хүний нэг арчилгаа байхгүй болоод ирэхээр ингээд Одоо зөвхөн байгалаар л байгаа юм ингээд хальж байгаа шүү дээ. Тий. Тэр чи одоо тэр үе чинь одоо нэг га газраас одоо ямар авдаг байсан их өтгөн га газар чи нэг 100 бэрээс авдаг байсан бол тэр за багаар удаад 100 бэрээс авдаг байсан бол одоо бол 20 30 бэрээс л ав. 30 бэрээс. Тий. Тэгж өөр болсон. Ойролцоогоор. ер нь бол одоо яг энэ бэлчээрийн асуудал дээр ингээд яригдахад энэ одоо даац сэтэрлэл гэдэг тий энэ дээр та одоо бас юу гэж энэ одоо яг юунаас болоод ингээд энэ Чэрийн даас гэдэг юм одоо зөвхөн миний харж байгаагаар би бас энэ нэгдэл тараа дахиад энэ орон нутгийн сумын мал эмнэлгийн хөвчлөлт манай гэрэнхэн мал ихэмж энэ мал эмнэлгийн хөвчлүүлсэн юм нах. Тэгээд бид тэнд хамтарч ажиллаад одоо өвдөлт ажиллаж байгаа. Тэгэхээр тэр үед дээр нэгдлийн мал байсан. Тэр нэгдлийн малчнууд тэр үе чинь ер нь манай нэгдлийн хадлан сайтай учраас өв сангалтай гэдэг нөгөө малчнууд. Тэгээд өвсний хүчээр нэгдлийн мал их сайн байсан. Манай мал их сайн байсан тэгж яхад. Одоо тэгээ хөвчлөлтөөс хойш бол ер нь яг хөвхөнөөс шалтгаалж байна. Мал өвчлөж авсан хүмүүс. Тэгэл ер нь хүнээсээ шалтгаалж. Тий. нэгдлийн ч одоо нэг яг за чи тугуул хариул туглаа хариулаараа тий. За ингээд чи үхэр бол үхрээ ямаа бол ямаа хонио бол хонио. Ингээд явахаар чи нөгөө мал чинь 5 ухаан гаргаад 5 тишиг гүйж амжихгүй болохоор нөгөө бэлчээрийн одоо жишээ нь өглөө хонио ийшээ бэлчүүлчих. Маргааш ийшээ бэлчүүлчих гэдэг нэг газар байн одоо мүлжүүдэд ах байх шүү. Нөгөө ийшээ бэлчүүл эргээд их нөгөө сэрэг чинь. Тэгэхээр нэг хүн бодлогон зүг байсан юм бол гэж бодоод байна. Тэгэхээр одоо яг тэр нэгдлийн үед те үхэр бол үхэр сайлчууд ир мал гэдэг хүн болгон төрөлж байсан. Тэгэхээр танаас сум бас ингээд яг тэр юг бас нэг бариад
Яг ингээд баг дээр яг ямаа бол ямаа өхөр бол өхөр. За энэ баг дээр бол ямаа тасах юм байна. Энд нь тиймэр бас энийгээ бас нэг жоохон хэрэгжүүлж тий. Энийг манай сум хэрэгжүүлж эхэлчихсэн. Одоо 2-3 жил 3-4 жил чүүлж байна яана. Застрагаас чигээ мэдчихэж байгаа. Тэгэл зарим нь ингээд ширээ худалдаал. За яг хоо ерөөх нэг инженер хэд 3-1 айлт тавьчихэл. Тэгэл бод дагнал жишээл. Дандаа сарлаг занд одоо тэн чинь манай Батэлцэгэд боцгүй. Цогт баяр. Тэр одоо ихэр дан сарлаг дагнаж гисэн дээр нэ ихч өссөн мэлээ 3-4 Сарлагаад моллоо. Үгүй сарлагаад мал. сарж гисэн чинь Сүр нь хангаа нутгийн мал учраас тэр чинь уулын мал учраас дуулгаад. тэр чигээс зэр зөнгөөр ихч өссөн юм шиг байна тэр. Тэгэхээр яг энэ бодлогч нь дээрс мал маллна гэдэг бол асар том тооцоол байгаль цаг үеийн одоо тэр ургаж байгаа ургам бол бас бүр том шинжлэх ухаан байгаад байна шүү дээ. Зүгээр одоо нэг малыг хашаал дагаал яваад байдгүй юм шиг. Тий. Тэгж нэ одоо сүүлийн үед залуучууд тийм бодлого барьж байна. Жишээл ямаа хариулсан хүн бол ер нь ямаагаа дангажгаад. Ямаач одоо бэлчээрх талхалдаг юм шүү дээ. Тэгэхээр ямаа дангасан хүн чинь яг тэрийг мал юу идэх вэ? тий Бог мал. Ямаагаа дангнаад зарим нэг хониан дангаж гисэн. Одоо зарим нь ингээд сарлагаан дагнал, зарим нь Монгол экран дагнал. Одоо биегч хөвдөн ямаа мамаас гэт 3 зүсийн малтай байсан. Гэхдээ ер нь олон мал чинь энтэн тавь хамгаалж чадахгүй нэг хүн уунаа тавина төвг. Одоо ихэр дагнах маяг. Монгол экран дагнажгаад нэг мөрийн амар 9 юм байна. Олон малтай цөөхөн олон малтай бид төвд байгаа бид нар гэдэг юм чинь тэр мал чинь бас өсөхгүй байна. Талбар самгардаад. Тэгэл тэрийг төрөлжүүлээд дан гэчвэл би чинь зөвхөн тэрл малаа харна шүү дээ. Энэ юм билээ. Тэр өсөх магадлал өндөр. Нэгдлийн үеийн одоо яг тэгэл тэр үед одоо тэр мал аж ахуй малдаа одоо тэр өвс бэлдэх, тижэл бэлдэх гэл бас юмуд байна. Энэ бол ерөөсөө бас тэрнээс гадна одоо нөгөө малыг одоо ямар өвлжөө хороо барих уу? За ямар газар одоо хавар нь ямар газар хаварж байгаа барих юм. Газар нь ямар байх юм те? Өвлжөөгөө барихтай яах юм? Салхи нь яаж ороож гарч ирэх юм? Жавар нь хаанаас байх юм? Ингээд эн чинь бас нэг зүгээр очиод хашаа барьдгүй л бах та. Энэ Тоосчээр. Чи одоо дээр үе чинь нөгөө хашир малчид дээр үе малчид чинь одоо тэрийгээ тоосчихсон. Нэгдлийн дээр хашаа удын бригад гэж залуучууд байсан. Хар шашаа барьдаг тэр чулуу хороогаар бариад дээдг нь банзаар дээвэрлээл. Тэгэл тэрний чинь тэр малч чинь зааж өгдөг байсан. Би тэнд бас ажиллаж байсан. Залуу байхад. Малчт нь залуу дараагийн малчтай. Гөө нөгөө хашаа барих нь. Хашаа барихад. Жишээл амын ийшээ харуулах уу, тийшээ харуулах уу? Салхина айс тавал хөрвөл цогтой газар байвал амын ийшээ харуулдаг юм уу жишээ нь. Тэр Явар хургаад ирэх юм бол болохгүй те. Тий. Мал нөгөө жиндээ нөгөө. Тий. Одоо бол тэ хашаа ороо гэж тэгэхгүй. Одоо комиссийг харж байгаа одоогийн залуучууд чинь ингээд за энэ дээр хашаа барьсвал за амын урагш харуулчих. Тэгэл харуулчихна. Тэр чинь одоо нэг уулын намд хөрвөл цогтой газар байвал амнаасаа эргүүлээд нөгөө сарвхруугаа хөрвөл цогт. Тийм магадлалаас өндөр байдаг юм. тийм юмыг бас тооцож бол маллах нь шүү дээ. Тэгээ тийм юм нэг одоо ер нь бол одоо ахмад малчтын яг энэ одоо зөвлөгөө одоо ингээд цуглараад одоо дараагийн залуу үедээ ч юм уу ингээд нэг юм хуралддаг байсан байл шүү дээ тий. Одоо яг танад одоо симинуудаас болж гэнэ үү? Одоо энэ л одоо над жоохон алдагдаад байгаа юм шиг санагдах. Ахмад малчд ингээд бас зөвлөгөө Энэ дарга шин дарга гэж одоо шин сугцсан дарга байхгүй одоо хөөчөн бас дарга гэж хэлсэн гэл. Тэгсэн эртэр хавар хийсэн малчтын зөвлөгөө гэж. Тэгээд одоо дээр үед надыг одоо нэгдэлд ажиллаж явах үе чинь малчтын зөвлөгөө нь эмэгтэйчдын малчны төлчийн эмэгтэйчдын зөвлөгөө гэж ингэж. Бас хоёр болдог байсан. Эмэгтэйчдийн чуулган үздэг гэж би. Сүүл тэгдэг байсан. Тэр чинь бас зүгээр байсан юм байлаа. Тэгээ сүйдэн малчтын зөвлөгөө гэж болоход би очисонгүй л да. Тэгээ харж байгаа комисч ирж тэр комисч чинь бас гараад гэр орон дээрээ ярьж байгаа нь сэтгэл бас өдрөг байд юм. Гэхдээ юм зөвлөгөө гэвэ эн чинь зүгээр юм ч гэвтэй. Одоо одоогийн малч чинь тийм зөвлөгөөнд орж байгаагүй шүү дээ. Бермуда
200cc, 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний Cross 200cc, 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай, хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 100 90 19, урд дугуй 90 19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Бермуда 200cc, 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний Cross 200cc, 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай, хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 100 90 19, урд дугуй 90 19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Хотайл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилэн нүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Top Laptop Tech Store. Америкийн нэгдсэн улсаас шинэ болон хуучин ноутбукийг оруулан ирж, худалдан борлуулж, хямд үнээр чанартай ноутбукийг сонгоорой. Манай дэлгүүр нь худалдан авсан бүх ноутбукэндээ 12-оос 36 сарын баталгаа олгоно. Мөн дагалд дуулж, цүнх, хулгана, пад, Монгол үсгийн фонд, гарын хамгаалалт дагуулan өгч байна. Бүх хэрэглээний програмуудыг суулган өгнө. Хаяг Монгол 3 дугаар сургуулийн баруун талын автобусны буудал. Мөн хүргэлт үнгүй. Хөдөө орон нутгаас захиалбал Монгол шуудан болон орон нутгийн унаанд тавьж явуулна. Жич унааны зардлыг манай тал хариуцсан.
Холбогдох дугаар 99.6 1421 99.4 38 13. Top Laptop Tech Store. Тэгээ ас хол байдаг аслагдсан учраас манай чинь тийм зөвлөгөө байхгүй харин энэ жилээс л эхэлж байна. Хуучны юм руу нөгөө бас тэгээд одоо нөгөө туршлага байна шүү дээ, тийм. Тэрийг бас нэг өндийж харж. Тэгээ бас нэг юм мэддэг хүн явж хэлж chodугээ залуучууд чинь бас юм сонирхоод ихэрж байна. Тэр үг нэг боломжийн юм байлээ тэгээд. Ер нь таны хувьд чанартай мал аж ахуйг явуулахын тулд бас яаж маллыг одоо чанартай явуул. Тоон дээр нь үү, бэлчээр дээр нь үү, зүгээр ч бас мал. Одоо харин энэ бэлчээр гэдэг юм чи ер нь нэг ургаж ясны өвчин чи одоо дээр үед ургаж ясны өвчин чи ер нь ондоо болоод хувираад ер нь бэлчээр гэдэг юм чинь шал ондоо болж удлаа шүү дээ. Тэгээ одоо энэ сүүлийн үед их механикдсан фермл юу гэдэг байсан. Одоо тэр чинь бас бодоод ахтэр энэ улсууд чинь бас буруу гэдэг. Тэгээд ер нь аль нь зөв чи аль нь бурууж мэдэхгүй болж одоо байна л да. Тэгтээ бол нэг чиглэлтэй мал харах юм бол хүндэн зовлон багта тэр малдан чи юу та бас юу юм шиг л. Одоо та яа хэдчнээ хошуу малтай ямар малтай гэж байна? Би одоо хэд ямаатай нэг ямаа өгөрт одоо тавьсан. Тал тийш шогшоод ирнэ. Ер нь ямааг маллахад одоо хэрэг арчилгаа орох уу? Ямаа нэг арчилгаа байхгүй л энэ иймэрхүү газар бол зөв дулаа хашаараа тал байх тэгээд болно. Хашаа ороогоо дулаан байлгаал өтөг бууцаа сайхан автсан байхад доороос л өтөг зузаан болж индэхгүй. Ер нь бол ямар газар жоохон бэлчээр ер нь сайн байд. Уул хатта уултай газар л ер нь бэлчээр хөлөө чанартай сайн л байд юм. Бэлчээр нь. Тий, бэлчээр. Өнөөдөр мал аж ахуй байхгүй нүүдлийн соёл байхгүй. Дэлхийд цоргац. Данстай. Энэ нүүдлийн соёлыг өв тээгч хүмүүс би одоо та эдийг бол тэгш хэлнэ. Малчтай. Нүүдлийн соёлыг тээж яваа. Эзэнгүү газар нутагта эзэн болж яваа эх оронч малчин. Малчин байхгүй бол нэг баян нэрэл уул усыг ухчихна. Монголыг хүнсээр хангаж яваа малчинтай юм. Улс их орны ард түмнийг тижээж явж байгаа ийм малчинтай хүн байдаг. Өнөөдөр нэгдлийн үед нэг жишээг одоо би бас нэг таадаас асууя л та нэг юм. Өнөөдөр малаас харж байгаа ноос одоо хаана байгаа нь ойлгомжтой мэдээж хогон дээр явчихад байна. Хаягдаад байна. Ингээд аль шир үнгүй болсон байна. За үнгүүг нь яривал би олон тоолох гээд байна. За үнтэйг нэр бол мах ноолор хоёр л байна. Гэтэл залуу малчин маллаа гэж байна. Залуу малчин гараад маллаа гэхэд өнөөдөр хонь хариулаад маллаад ингээ явахад хоньны ноос нь үнгүй байхаар тэр хүн яаж өвс хийжил амьдралаа авах юм бэ? Яг үүндээ. Тэгэхээр чи нэг залуучууд яагаад уул уурхаар яваад байгаа гэхээр нөгөө түүхийд үнгүй болоод ирэхээр нөгөөдгөө л одоо ажил хийж дарахаас аргагүй байгаад байна шүү дээ. Тэгээд ингээд хөдөө очихоор аргагүй нэг буурлын буйнаа би барахгүй шүү гэсэн хөгшчүүд та нар яг гэрээ хоёр хүн л хоёр хөгшөө. Ерөөсөө л хоёр хүн л одоо маллаад үл. За залуучууд сургууль эрдэм явж болно. Буцаад ирээд мал дээр малахаар түүхийд өнгөө. Нэгдлийн үед ингэж марлын юм одоо үнгүүт одоо хурж ийсэн үгүй юу? Та энэ талаас бас нэг баг Орос руу баг арьс туураар бас борлог юм шиг үү? Бүгдээс арьс юм одоо болохоор ч мөр арьс шиг юм манай нэгдлийн чинь хаягдах нэг хаягдах юмээс байхгүй шүү. Тэгээд тоосыг тэр тий. Буцлагч яг тоос мас гэж байна. За. Энд одоо яс авдаг. Эндээс цагаан урд. Манайхна ясыг одоо бүгдийн танд хөргөж өгдөг. Цаашаа Орос руу гаргадаг гэсэн. Хаяхан байхгүй. Хаяхан ямар ч юм байхгүй. Тэгээд ерөөсөө ноорвтой тий. Тэдэн гарам ноосог, тэдэн гарам сүү авгээл. Одоо тэр намайг баг багтлэр нэг тийм сүү зардаг юм машин явдаг байсан шүү дээ. Тэгэл нэг сүүний машин. Тэгээ гараа сүүг аваад ингээд ордог гой цагаан халаад та хүмүүс хонь ямаага бүгдийн саадаг. Хонь ямаа бүгдийн саадаг. Бидний ээж аав чинь бүгд одоо ерөөсөө тэр одоо өхөн байхгүй ч байна шүү дээ. Юм ийг л хийдэг байсан шүү дээ. Хонь ямаанаас нэг ямаанаас хэдэн грамм сугнооромтой. Бүгд норомтой. Дутуул төлнө. Төлдөг.
төлдөг. Нөхрийгч нуурамтай. Нөхөр мал нуурамтай байсан. Гэхдээ ер нь дутаадгүй байсан юм бэ? Дутаадгүй. Тэрээсээ нуурмаар биелүүлдэг байсан. Дутуу шорон ёстой дүүн. Хуйлаа гой биелүүлдэг байсан. Төрийн бодлого гэдэг юм бол Малчид руу хэрэгтэй. ямар ч хүчтэй малчид бол тэгээ мартагдсан байхгүй. Одоо бид чинь хэд гурван малууд ингээд өгшин усудаад хөрш явдаг усууд эргүүлж байгаа гэдэг чинь одоо Кэдин хөгтэй нэг шиг хоосон болох. Эргүүлж байгаа юм биш үү? Эргүүлж байгаа юм биш үү одоо. Түүнээс чи одоо бид нар чи хэдгүрдэг гэж одоо мал уул уурхай байсан ч улс орондоо ашигтай уул уурхай байгаасаа. Тий. Үүндээ бас. Тий. Хаяа төрийн бодлого арай аюултай. Төрийн бодлого малчаар төм рүүгээ бас нэг бодлого гаргаж нөөцийн соёлоо бас нэг хамгаалах цаг үе бас ирээсэй гэж би бодож байна. Энэ олон газар нутагт маллаа малж байгаа энэ настай буурдуудынхаа дөрвөн улирал болгонд энэ нэг уулзалтыг бас хийгээд төр ерөөсө бодлого гаргахтаа яах вэ гэхээр өөрсдөө тэндээ зохиогоод нэг юм бодлого гаргахтаа болно биш юм аа. Яг энэ одоо хөгжчүүдтэйгээ уулзаад энэ уламжлалаараа маллайг маллаж байгаа энэ ахуд малчтайгаа уулзаад эндээс яавал одоо чанартай мал аж ахуйг олуулахаар байна. Танаад одоо ямар байна гэдэг энэ малчтаасаа саналыг авч байгаа. Тэгээд тэрийн дээр нь одоо төр бодлого гаргаад ингээд хэрэгжүүлэх юм бол хөрсөн дээр буун штэ. Тэгээ ахмадаасаа юм авахгүй болоод тэндээсээ нэг юм гаргаад ингээд чинь мэдэхгүй. Одоо тай ч одоо ингээд одоо 70 80 жил маллаа малцсан хүн тэн дээр 70 80 жил битгэл жилж мал маллаагүй хүмүүс яаж малчтыг төлөөлөл малчтын амьдралыг ойлгохгүй яаж юм гарах уу гэдэг. Тэгэхээр бэлчээр дээр нэгээ дагаж яваад ингээ явдаг хүмүүс бол хамгийн их ойрхон байдаг төрөл сумын төв байдаг. Сумын төв бол өөрөөсөө нүүдлийн соёлын төв цэг юм аа. Аялал жуулчдын цэг юм аа энэ. Мал аж ахуйн цэг юм аа. Энэ сумыг тойроод олон баг байдаг, олон малчид байдаг тийм биз? Нүүдлийн соёлынд байдаг. Сумын хүмүүсийн тэр сэтгэл нь сайхан яг л тэр монголоор байж байдаг. Тийм ээ. Одоо тэр төв суурин газар хэдэрхий хөгжөөд тэр хүний хүн чанар хүртэл алдагдах юм. Үндэсний тэр соёл дархлаа хүртэл бүр ингээд оюун ухаанаас хүртэл авагдах юм. Өнөөдөр яг ингээд таадаг ингээд нэг суухад надад үнэхээр бас сайхан байна шүү дээ. Одоо яг л нэг хөрдөө ороод хөрдөө ирсэн юм шиг энэ сайхан хөх өвгдийнхаа түүхийг бас нэг өвг буурлууднаас аваад ингээд сууж яана гэдэг. Ингээд малчин ард түмнийг нүүдлийн соёлыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэлэн байгаад байгаа. Энд ямар ч том барих шаардлагагүй зүгээр тийм ээ. Мэдээж тэр хүмүүс чинь амралтын газар очиход тэр буудлын мөнгө өгчлөгөө хоол худалдаж авч байгаа. Тэгвэл тэрнээс илүү чанартай хоолыг малчны хотонд дээ. Тэрнээс илүү гоё юмыг малчны хотонд үүснэ. Морь унаг, усанд яваг, ураг шиг ариулаг, тийм ээ. Ингэж гэр бүлээр энэ аял. Энэ нүүдлийн соёлыг үүсгэх гэж гадны улс орноос ирдэг юм байна. Бид нар монголчуудаас илүү судалсан байдаг юм байна нөгөө. Тэгээ малчид бас орлоготой аялал жуулчлалыг хөгжүүлэх тийм. Өөрөөр хэдэн 2 3 гэр нэг 3 ордуур тавьчихл болно үстэй. Тэгээд ингээд хотын иргэд бас ингээд ирэхийг хүсдэг юм байна. За энэ малчтынхаа нүүдлийн соёлыг аялал жуулчтай сайхан холбох, сурчлах юм дээр бас сайхан одоо уриалж байна. Манай хөгшөд боордлуудаар хүлээгээд авнаа гэж байна. Энэ жилийнхээ аялыг та бүгд маань гэр бүлээрээ сайхан одоо манай Увс аймгийн бүх мөрөн суманд одоо ирээрэй гэж хэлдмээр байна. За эндээс нь одоо ямар багаар нь яаж байгалийн төвд урсгал газар үзэхүү гэдээ явна. Мэдээж таны буух, амрах одоо байр тэ хоол унд бол одоо ингээд малчинны хотонд одоо ингээд байх боломжтой. Ийм сайхан натур нүүдийн соёлыг одоо үзэх боломжтой юм байна. За энэ дээр бол одоо бүрэн боломжтой байна гэж одоо хөгчүүд маань хэлж байна тий. За мэдээж одоо таны утсаар одоо холбож бас энэ юу хийдвэл бас нэг одоо аялал жуулчлалыг бас нэг нүүдлийн соёлыг хөгжүүлэх юм дээр тийх үү. Энэ дээр та утасны дугаараа бас хэлье. Тэ миний утасны дугаар 95 44 35 53 гэдэг. За энэ утас руу одоо ингээд залгаад тантай холбогдоод за одоо танаа сумд бид нар ингээд очлоо. Тийм ээ? Одоо амбул тэдүүл яваа гэрээ захиалж болно. Гэр барихад одоо юу авах вэ тийм ээ? Тийм миний зүгээс одоо замчлаа зааварлаад одоо нутаг орныхоо аль үзэгсэлэнтэй алжаалтай альчгар сайхан газрууд юу байна одоо зэрэгээ дагуулад за минь нутгийн малчтын ахуй амьдралтай танилцъя. Монгол ёс заншлаас суралцъя гэвэл одоо эдгээр нутгийн хөгшчүүдийн хэнийг хитэн ч дагуулад очсон одоо үгүй гэж хэлэхгүй цаашаа гэж буцаахгүй юм сайхан халуун дотн сэтгэлтэй юм ард түмэн байдаг шүү. Тэгээд одоо Монгол орны 408 зохист байгаа нийт ард түмэн тавхан маань манай нутгаар зочлоороо гэж одоо урьж байна, уриалж байна. За баярлалаа сайхан өрөөнд Баатар шиг.
За энэ жил нэлээд олон жуулчид ирэх юм байна да. Гэрээ бид. Манай хэд бүгд хүлээгээд авнаас. Ордогтой байна. Хүлээж авна. Тэрүүл. За хэдэн жил мөр үеж та? За би нэг 7 жил л үеж байна. 7 жил. Тий. За энэ сайхан алтан дууратай өгшөл одоо хаанахыг гаралтай би. За ирэл тэгэл Сүхбаатараас Көвсглээс л тэгжил л авч байгаа. Сүхбаатараа. Тий Сүхбаатараа. Одоо тийш. Көвсглийн одоо зэрэг хааны алтнаас нэрчээд Көвсгөл ангаас 60 моролтоос ирж байгаа. Хэдэн нас үеж байна? Одоо азраг их нас тэ соёолн дэрн гизал мөрдүүлээ. Ер нь Монгол адуу эзнээ хайж явсан юм лээ. Одоо тэр хөлгийн дотор байгаа, морины дотор байгаа тэр хурдан шидийг бас нэг таньдаг уяач хүний бас нэг мэдмий байдаг юм шиг байна. Уяа соёлгон бас тааруулж хурдлагдаг. Монгол адуу гэдэг бол одоо төрийнхөө сүлдэнд мөнхөрсөн хүн үеийн өгшил шүү дээ. Монгол хүн морьтойгоо явбал одоо тэгээд шаамар сэргийж явдаг гэж сайхан тий. Монгол адуу гэдэг бол энэ бидний энэ хаадуудын үед одоо тэр Монголын их цэргийн одоо эх орч адуу энэ тусгаар улсыг бий болгож явхад энэ Монгол адуу хүчин зүтгэх юм аа. Чингис хааны их засаг хуулинд бас Монгол адууны толгоороо цохвол одоо цаазаар авдаг бас юм хуультай байсан. Одоо Монгол адуу дээдлэх ёс жигдэл дээр одоо бас нэг 10 юм дээр алхах цэрлэг тий. Гэт энэ олон бас нэг юм цэрэл юмнуудаас бас сайхан тавс нэг юм. За Монгол адууны цэр тулуур болоор ямаал хазаар тэр ямаал хазаараа тэгээд газар хээр хаяхгүй. Яг тулуур дээгүүрээ хүн аяартай алахгүй хүн алахгүй аргамжтай ямаалтай мөрнөр эмхтэйгөө суулгахгүй амгал дээгүүр эмхтэй хүн алахгүй. Тийм тэгээд за ингээ та бүдтэй талархлаа. Одоо тэгээ гэр додоо тайлбар ингээд нэг багийн. Намрын сайхан дэлгэр цагт дахин сайхан уулзах ерөөлийг тавьж байна. Энэ удаа хавралт нь зөрлөн ирлээ, морлон ирлээ. Дараа нь тэгээ зуны цаг үед нь ирнэ, намар ирнэ, өвөл ирнэ гэдэг дөрвөн улирлаараа дахин сайхан уулзах ерөөлийг тавьж урт наслаж удаан жаргаараа гэж. За баярлалаа ингээд манай намар жингэнгээр ээ. Энд байна. Энд байна. Төлөвлөж байна. Удаг хийж байгаа. Намартихгүй яадаг энийг. Намартын устгой яадаг. За. За сайхан хуучлаа. Оо чи таны хөөе. Баруун хаалт шинэндээ аргач. Ахны заавал гэлээ. Энэ яриад дэвшиж. Дигдмэл. За баярлалаа. За тэгээд дахин уулзах сайхан ерөөлийг тавьж байна. Монгол их олон учраас. За баярлалаа. За баярлалаа сайхан алтан сайхан сургаалаа ирсэн буурлуудад талархаж байна. Үнснийхээ өв соёлыг тээж яваа. Булчин төмөндөө талархаж байна гэж. За зуны дэлгэр сайхан цагт нь уулзъя та. За